Манай Grand Hill Event Hall маань 4 одны зэрэглэлтэй зочид буудлын 17 дугаар давхарт байршилтай бөгөөд тийм ээ. Энэ бол 90 настай эмгэнтэй гэрлэх гэж байгаа залуу. Харин хажууд нь явж байгаа Grand Hill Event Hall-ын зохион байгуулагч Царайлаг агааз нийтдээ 450 хүртэл хүн бүлээн авах хүчин чадалтай ямар ч багангүй зөв зохион байгуулалттай танхимтай байгаа. Ааха. За эмгэн битүүрийн хоримч яах вэ? Хэдэн дэдвэрийн өгчүүд ирэл тэгэл болчихно. Харин хоёр дахь хурим нь бол дан залуучууд гэр. Болоолаа. Энэ цааг. Энэ танхимыг дүүргэн. Тэгээ тэр бунтан босон баяраа тэмдэглэн. Тэрэнд яг болчих. Юу хоёр дахь хурим гэж яг юу яриад байгаа вэ? Би чинь таныг 90 настай хантайгаа л хормоо хийж байгаа гэж ойлгоод байгаа шүү дээ. Тэгэл ир гарч байгаа юм чи хэр бодвол гэж. Эртхэн дараагийнхаа хурим төлөх гээд. Би ч өөрөө их төлөвлөдөө үнэлтэй. Эмгэнийхээ араас хүний чинь ер нь бол бэлдсэн байгаа. Дөнгөж хувч гарч яваа янзах шиг сайхан хүн байгаа даа. Явралтай. Тэгэхээр хоёлаа эхнийхээ хормыг ярих уу? Хоёр дахьыг нь ярих уу? Шууд хоёр дахь нэрээ. За эхнийх нь тэгэл тэгс ихсгээл хийч. За. Тэгэхээр манай Grand Hill Event Hall маань бүх төрлийн арга хэмжээ хүлээн авалтыг мэргэжлийн өндөр түвшин зохион байгуулах боломжтой орчин үеийн гэрэлтүүлэг, дээдэлц, тайз, хөгжим гээд танд хэрэгтэй бүхийг танад төхөөрөмж байгаа. Мөн манай хормын чимэглүүд яг одоо жинхэнэ тренд болоод байгаа өмнөдийг оруулснараа илүү давуу талтай байгаа. Болчих. Ингээд эмгэнтэй хорим дээр маань хамаг хурц гэрлээ манай огч нөр өгч. Хурц гэрлэн цохиулаад хоёр дахь хорим маань ойрчих юм билүү? Тэгээ манайх бас хурмаа хийж байгаа асуудал зориулсан урамшаалт зарласан байгаа. Үүнд дурлалт асуудынхаа нандин мөчийг мөнгөлөхөр мэрэгжлийн зурагчин асуудын гал халуун хайрын зургийг дарж өгөхөр байгаа. Тэр эмгэнтэй хорим дээр яах юм бэ тийм ээ? Эмээ нэг юм ачуудыг насныхаа өндөр үнэлсээд байгаа ч муу харагдсан шүү дээ. Харин 30-тай анзахтайгаа сайхан зураг даргалч. За тиймээд ойлголоо. Мөн хурмын урамшуулалт маань өгөлтийн ориглон дарс ширээний цэцгэн чимэглэл executive suite буудлын өрөө хурмын хөтлөгч багцсан байгаа гэдэг боддоо. Зааж байгаа зү тээ. Зааж штэ. Зааж байгаа эмний маань хөлж залгач. Яа хамстай. Гэтэ болох юм уу? Тэстэй хоёлаа. Тэг. Би өнөөдөр очиад хөрөнгө хуваах гэрэн дээр гар өсгөцөрч. Ямар хэцүү мэдээ. Шууд хоёр дахь хурмаа эхний хурим туслагдлаа.